байцгаана уу? Humanities podcast-ийн шинэхэн дугаараар та бүхэнтэйгээ дахин уулзж байна. За өнөөдрийн дугаараар бид бүхэн сэтгүүл зүйн магистр, докторийн буюу агсан түвшний хөтөлбөрүүдийн талаар ярилцахаар бэлдээд байна. За өнөөдрийн дугаар хүрч байгаа газар маань сэтгүүл зүйн тэнхэн байгаа. Тэгээ тэнхнийхээ өрөөнөөс та бүхэн энэ дугаараа бэлдэн хүргэж байна. За энэ удаагийн дугаарын зочноор Хүмүүлийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор Ариун багш маань оролцохоор урагдаад байна. Сайн байна уу багшаа? Сайн байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа чамд гэсэн. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч энэ удаагийн дугаарын зочноор оролцож байгаа танд маш их баярлалаа. Салбарынхаа тухай салбартаа хийгдэж байгаа судалгаануудын талаар судалгааны шин чиг хандлага тий. За сүүлийн үед ерөнхийдөө сэтгүүл зүйн салбар Монголд болон дэлхийд дахинд гэдэг юм уу тий. Ерөнхийдөө ямар судалгаанууд илхүү хийгдэж байна. За судалгааны шин чиг хандлагууд юу байна гэдэг. Салбарынхаа тухай бас товчхон хоёлаа дуртаад явбал сонирхолтой болов гэж амтж. Манай салбарын нэг онцлог салбар тулгарч байгаа нэг сонирхолтой үзэгдэл бол нөгөө дижитал шилжилт болж байна. Технологийн энэ өөрчлөлт сэтгүүл зүйд маш их өөрчлөлт хийгддэг авсарч байна. Тэгэхээр нөгөө сэтгүүлч нь ямар байх юм, ямар ур чадвартай байх юм, контент нь ямар хэлбэр бүтцтэй байх юм, хэвлэл мэдээлэл нь яаж ажиллах юм гэдэг бүгд ийм нөгөө шин болсон. Тэгэхээр энэ технологид дагсан өөрчлөлтүүд тэр өөрчлөлтүүдийг хийсэн тийм судалгаанууд манай салбар, манай сургууль, Монголын эрдэмтэд, дэлхийн эрдэмтэд ч гэсэн адилхан хийж лээ л да. Манай агсан төвсний сургуульд буюу магистр докторийн сургуулийн төвшөнд бол манай хүрээнд бол бас л мөн л интерактив сэтгүүл зүй дэлхийн хөгжил хаана байна? Монголын хөгжил бас хаана гэж гэсэн судалгааг сүүлийн манай магистр суралцаад магистр хамгаалж байгаа суралцагч маань хийсэн байгаа. Мультимедиа хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглаж байна? Дэлхийн томоохон хэвлэлүүд мультимедиа хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглаж байна? Монголын хэвлэлүүд тэгвэл яаж ашиглаж байна судалгаанууд хийсэн. Бас нэг сонирхолтой судалгаа болохоор ярих байгальтай салбар хоорондын судалгаанууд агуулх хийгдэж байгаа. Тэр нь жишээлбэл маркетингаар төгссөн хүүхд бол PR болон сэтгүүл зүйг холбоо харилцааг судалсан байхгүй юу? Тэр нь жишээл PR мэргэжилтэнд маркетингийн мэргэжилтэнд сэтгүүлч ямар авиас чадвар хэрэгтэй гэдэг юм бэ гэдэг. Тэр яг бодиттой эргэлтэн дээр үндэслэж хийсэн судалгаа л да. Жишээлбэл нэг маркетингийн албанд сэтгүүлчийн ангийн хүүхдээ авах сонирхолтой байдаг. Тэгээд тэр нь яаж вэ гэхээр өөрөө үг зохиох, нэр өгөх, аяны нэр өгөх гэдэг юм уу? Эсвэл ийм нэг подтекст энэ төр өгөхөл айгүй сэтгүүлчийн авиас шаардсан юм байна гэнэ. Тэгээд тэр эргэлтээ шалтгаалаад тэгвэл яг нэг маркетингийн салбарт аливаа байгууллага маркетингээс бас сэтгүүлчээр төгссөн хүүхдүүд ямар ур чадвартай байвал илүү хэрэгтэй ингээд би тэд явандаа нөгөө хөтөлбөр маань юм хамтарсан хөтөлбөрүүд манай сургууль хэрэгжүүлдэг тий. Эсвэл юу гэдгийг сэтгүүлийнхаа ангийн хүүхдүүд маркетингийн ур чадвар олох юм тэр суурин дээр тэр хөтөлбөр энэ тэр алсын бодлогын салбарынхаа болгон дээр тийм судалгаа хийсэн. Тэгээ бас л яг л нөгөө төсөөлж ирснээс бичих ур чадвар, ярих ур чадвар тэр тулгуурлаж ашиглах гэдэг нь хандсан. Олон улсын харилцааны хамтарсан нэг судалгаа хийсэн манай хүүхднэр бас л дижитал дипломасиг юм ТV дипломаси гэж байгаа. Твиттерээр дамжуулж олон улсын том удирдагч нар дипломат бодлогоо яаж тодорхойлж юм бэ? Улс орны бодлогыг төлөөлж байгаа сууг авчраас тэрүүгээр дипломат харилцаа явж идэм юм л тийм судалгаа хийсэн. Тэр нь манай олон улсын харилцаа сэтгүүл зүйн хоёрын дундын судалгаа байхгүй. Баярлалаа. Тэгэхээр ер нь бол зөвхөн сэтгүүл зүйн салбар дотроо биш өөр бусад бас салбаруудын чиглэлүүдтэй нийлүүлээд ерөнхийдөө салбар хоорондын уялдаан дээр хийж байгаа судалгаанууд илүү төлхөө бас салбарт маань хийгдэж байгаа л гэсэн үг байна л да. Тийм. Сүүлийн үед яг сэтгүүл зүй өөрөө ингэж хөгжиж байна тийм. Ингээ ганцхан хэвлэл сонин радио, телевиз гэж явуулгүйгээр ингээд маркетинг, бизнес, улс төр өдрөлөө их орж байгаа учраас өөрөө угаасаа тийм түгээмэл салбар учраас энэ хоорондын холбоос хэрхэн яаж хөгжиж байна? Энэ өөрөө бас нөгөө технологи, сошиал медиа энтертэй холбоотой хэрхэн яаж хөгжиж байгаа гэсэн судалгаа. Энэ сүүлийн үеийн судалгааны хандлага бол ерөөсөө юм байна. Нэг бол технологитой холбоотой судалгаа, нэг бол салбар хоорондын харилцаа хамгаалалт гэж. Тэгэхээр чиг хандлага бол ийм байна гэж. За баярлалаа ашиг. Тэгэхээр саяас таны ярианд урьдчилаа. Дижитал сэтгүүл зүй гэсэн ойлголт бол ер нь их явж байна. Сэтгүүл зүйн дижитал шилжилт гэхээр дэлхийд дахинд ямар байгаа магадгүй харьцуу судалсан өөрөөс байгаа болов. За манад өнөөдөр ямар төвшөнд байгаа бол бид бүхэн болвол дижитал сэтгүүл зүй гэдэг бол гар утсаасаа бид өнөөдөр бүх төрлийн мэдээллийг бол авах боломжтой болсон. Хүн болгон сошиал хаягтай болсон тий. Нэгээр тогтохгүй сошиал хаягийг бас хүн болгон ашиглаж байна. Байгууллагууд сошиал хаягтай болсон. За нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагууд маань өөрсдөө бас вебсайттай сошиал
сургууттай ингээд түүгээрээ бас мэдээллийг цаг тухай бүрт хүргээд бид бүхэн ба түүнийг нас уншаад те мэдээд ингээд явж байна. Энэ бас дижитал шилжилтийн нэг хэсгүү. За яг дижитал шилжилт гэхээр яг юу хэлж байгаа бол судлаач хүний байр сууриас энэ дээр ойлголт өгвөл хэлбэрийн хувьд бол ямар ч байсан онлайн захин болж байна тий. Энийг одоо бүрэн дижитал гэж үнэхээр хэлж болохгүй. Одоо бидний судалгаач гэсэн тэгж харуулж байна. Яг харьцуулсан судалгааг бол бид хэд дандаа нөгөө дэлхийн том манай хүүхдүүд бол дэлхийн том хэвлэлүүд, тэргүүл хэвлэлүүдээр хийж байгаа л да. Дэлхийн өндөр хөгжилтэй орны одоо дэлхийн томоохон хэвлэлүүд одоо юу гэдэг Нью-Йорк Таймс, Washington Post, тэгэл CNN гэдэг юм уу, BBC-ийн ингээд сайтууд энэ төр хэрхэн ажиллаж байгаа гэж судалгаа хийж байгаа. Тэд нар бол түүчээр мөн яг гэхдээ хэдийгээр харьцуулах ёсгүй одоо тэнгэр газар шиг заагтай мэт боловч тэдний хандлага одоо хөгжлийн хандлага чиг баримжаа бол бидэрт үнэхээр юу болох хэвээр дүр зураг болох хэвээр тийм прогноз болох хэвээр. За хэлбэрийн хувьд бол манайхад байж байна. Зүгээр тэр интерактив сэтгүүл одоо жишээл манай тэр сүүлд хий хол ингээ саяхан магистр хамгаалсан охины судалгаан дээр бол интерактив сэтгүүл зүйгээд маш олон интерактив элементүүдийг одоо дэлхийн хэвлэлүүд одоо юу гэдэг 100 гаруй элемент төрлийг ашиглаж яхад манайх нэг юм 2 байдаг. Дэлхийн том хэвлэлүүдийн тэр интерактив элементүүд чинь хэрэглэгчтэй харьцаж байна. Өөрөө эргэж өгч байна, сонирхолтой контентыг үзэж байна, санал болгож байна, тий. Дуутай юу гэдэг ингээл ийм технологийн өргөн боломжуудыг ашиглаж байна. Гэхдээ яг сэтгүүл зүйн энэ бүтээл бол угаасаа энэ ганцхан сэтгүүлчийн хөдөлмөрөөс шалтгаалхгүй болсон л доо. Ард нь програм хангамж, веб мастер одоо юу гэдэг график дизайнер гэдэг бүхэлдээ бас л нөгөө нэг өөр мэргэжлийн төрлийн хүмүүсийн багийн хамтын ажиллагаа болж хөгжиж байгаа. Тэгэхээр энэ манад энэ ур чадвар бас их төвтэй болоо даа гэж харж байгаа. Тэгэл нөгөө уламжлалт маягаар сэтгүүлч, редактор, цэвэр ийм сэтгүүл зүйн хүмүүсээр уг нь бол манай уламжлалт дээр бол бас их одоо юу гэдэг оператор, хариулагч, монтаж гэх хүмүүс байдаг да. Тэр бүр илүү нарийн мэргэжлэр хослох тийм шаардлага болгож байгаа. Технологийн өргөн боломжуудыг ашиглаад нөгөө хүнд хэцүү 90 сурлага дэлхийн одоо BBC-гийн маш том 90 сурлага гарсан шүү дээ. Одоо тэр нөгөө 2 минутын видеон дээр нэг өнгө тарьстай 2 ээж 2 хүүхдийн нэг юм цэргүүд буудаж байгаа бичлэг зүгээр санаандгүй сошиал тавьдаад тэрний мөрөөр BBC-ийн сошиал баг судалгаа хийгээд 90 сурлага судалгаа хийгээд тэр чинь газрын зураг тий Google-ээр газрын зургийг байршил тогтоогоод Google-ийн нарны тусгал тэр хүний сүүдэр дээр тарж байгаа нарны тусгалаар нь хэмжээд улирлын цагтай тогтоогоод тэгээд энэ хизээ хаана хэдийд хийгдсэн хэрэг болохыг тогтоогоод тэгээд одоо цэргийн үүрч байгаагүй өмсөн хуцаар нь ямар айрны хүн болохыг тогтоогоод тэр нэгээрийн нэг улсын ойролцоо цэргүүд чөлөө цагаараа явж байгаад нутгийн иргэдэд тараа зүгээр 100-аас их мянгаар бууцсан гэж хэлж тийм 90 сурлах хийсэн байхгүй. Тэгээд тэр чинчаа ингээд технологи ингээд 90 сурвалжлага нь хөлөөрөө хийдэг, сэтгүүлч хөлөөрөө хийдэг ажлыг ингээд технологийн хүчээр ингээд дэлхийн үндэс зүгээр сошиал тавигдсан. Тэгээд нөгөө Facebook дээр бүртгэлгүй хүн байхгүй. Нөгөө хоёр бууцсан цэргийг нөө бичлэгэн дээр би энийгээ дуудаж байгаа нэрээр Facebook-ээр олоод хин гэдэг ямар хүн байсныг ингээд алсан ийм том 90 сурвалжлага гарсан. Тэгээд том 90 сурвалжлагууд том сэтгүүл зүйн бүтээлүүд бол энэ технологийн хүчээр бүр сэтгүүлзүүд илүү их амжилт авчирч байгаа. Уг нь энэ технологи чинь сэтгүүлзүүд илүү их боломж, илүү их нөгөө бизнесийн тогтвортой хөгжих нөгөө юунд биш технологи гарч ирэхийн үед бол нөгөө одоо юу гэдэг тул хямралд орсон байхгүй эдийн засгийн хямралд одоо ингээд бүх юм онлайн болчихлоо интернет рүү явчлаа уламжлалт хийвэл яг уу цаасан хийвэл яг уу гэдэг хямралд орсон боловч эргээд нөгөө маш том боломжийг ингээд сэргэж байгаа дэлхийн хэвлэлүүд манай хэвлэл мэдээлэл энэ рүү маш удаан орж байгаа судалгаал гараад байгаа. Энийг одоо бид хэд судлаачийн хувьд үүргийн хүлээгээд судалж өгөх ёстой. Ингээд ярьж өгөх ёстой тий. Тэгээд энэ чиглэлээр тогтмол судалгаа хийж байгаа манайх сургалтаа ч гэсэн интерактив юу дижитал сэтгүүл зүй болгож ингэж хөгжиж өөрчилж явж байгаа. Одоо жишээлбэл манайх бол хөтөлбөрөө маш сайн шинжилдэг юм сургууль тий манай сургууль. Тэгэхээр бид хэд чадсан бүх боломж чадлаараа дэлхийн бас л яг л нөгөө өндөр хөгжилтэй орнуудын ихтэй сургуулиудын хөтөлбөрийг хараад ийм чиглэлээр хөгжиж байгаа юм байна гэдэг. Хөтөлбөрөө тийм чиглэл рүү чиглүүлээл багш нар нь тэр чиглэлээр чадах судалгаа хийгээд онлын ном оюутнуудтайгаа суралцагчтайгаа хамтраад магистрантууд, докторантуудтайгаа хамтраад онлын бүтээлүүдийг одоо өндөр түвшний иргэнбийн судлаачтай голцоо юм онлын юмнуудыг шинэ ойлголтууд дэлхийн энэ юу үзээд байна. Интерактив сэтгүүл зүй гэж яг юу юм? Тэгвэл мультимедиа энэ хоорондоо ямар ялгаатай ингээд онлын түвшний шинжилгээ байна. Тэгээ зөвхөн магистрийн сэдв гэхгүй те нөгөө хичээл зааж явах хэрэгтэй бид нар хамтарсан судалгаанууд яг хийдэг нэг хичээлдэг. Тийм.
За маш их баярлалаа агшаа. Тэгээд ер нь бол одоо бидний бас их ойлгоод байдаг нөгөө дижитал одоо хэвлэлтэй дижитал мэдээллийн сувг гэдэг одоо энгийн бидний хувьд ойлгодог ойлголт маань бол цаана бас ийм өргөн агуулгатай мөн одоо хөгжлийн бас их онцлогуудыг олон салбарын хоорондын уялдаануудыг шингээсэн маш том өргөн ойлголт байдаг юм байна гэсэн зүйл таны ярианаас ойлголоо. Бас маш их баярлалаа агшаа. Тэгээд дээрэс нь бас яг уу ингээд юу гэдгийг судалгаагаар өнөөдөр дижитал манай орны хувьд дижитал шилжилт маань ингэж явж байгаа ч гэсэндээ бас нөгөө судлаачдын оруулж байгаа бас нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр бас энэ талаас харагдаж байгаа болов гэж бас бодож байна л да. Мэдээж судлаач судлаж тоо баримттайгаар судалгаатайгаар энэ мэдээллийг үр дүнгээс гаргаж тавихгүй бол хөгжил бас үүний зам байхгүй шүү дээ тий. Тэгэхээр бас мэдээж альва зүйл хөгжлөөд агаад хувьсан өөрчлөлтөө шинжилгээ сайжраа явдаг. Тэгэхээр бас магадгүй судлаач нарын гаргаж байгаа энэ судалгааны үр дүнгуудыг холбогдох байгууллагууд нь салбарын бодлогоноос авч ашиглаад хэрэглээ. Тэгээд бас өшөө илүү энэ хөгжил маань хурцсах бас боломж бас энэ судлаач нарын бас судалгааны үр дүнгуудээс гардаг болов гэж бас бодогдож байна. Тэгэхээр би яг танаас асууя гэж бодож байсан юм л да. Одоо ингээд хийж байгаа судлаач нарын маань ажлын үр дүнгууд маань нийгэмдээ ямар хувь нэмэр оруулдаг юм болоо, салбарын хөгжилд яаж нөлөөлдөг юм болоо гэсэн асуулт асууя гэж өгнө. Бодсон байсан. Тэгээ яг таны яриан дээрээс гарчлаа л да энэ санаа маань. Тэгэхээр яалчгүй бас та бүхнээс оруулж байгаа бас хувь нэмэр болов гэж бас бодож байна. За манай хөтөлбөрийн хувьд ч гэсэн аль болохоор энэ нөгөө суралцагчдын эрэлт хэрэгцээг хангасан одоо орж ирж байгаа одоо сэтгүүл зүйн магистр тийм үү докторт орж ирж байгаа суралцагч энэ сэтгүүл зүйн хөгжил хандлага сургалт судалгаа за практик дээр гарч байгаа юм хөгжил хандлагыг батсан юм зогц одоо ойлголт хөгжил олддог. Тэгээд мэдээж хэрэг хөтөлбөр тусгасан хичээлүүдийн дагуу суур онлын ойлголтуудаа тэр нь аль болохоор сүүлийн үеийн эрдэмтдийн хийсэн бүтээл судалгаан дээр түшгэлсэн онлын ойлголт аль болохоор сүүлийн үеийн судалгааны үр дүн бүхий юм семинарууд хэлцүүлгүүд өгдөг. За бас нэг онцлог нь болохоор бид дандаа нэг хамтарсан судалгаа хийдэг гэдэг ба тий. Одоо манай энэ өндөр үнэмгээ сургалтын хүрээ бол онлын мэдлэг олгоно, практик жишээ үзүүлэн тэнгуүтэ хамтарсан судалгаа хийж нэг юм орчинтай юм бодит төр зургийг гаргах гэж оролддог тийм үү та. Тэр нь болохоор одоо суралцагчийн өөрийнх нь одоо салбарын тулгымсан асуудал байж болно. Эсвэл бүхэлдээ сэтгүүл зүйн салбарын тулгымсан асуудал байж болно. Тэг энэ дээр үргэлжлүүлээд нэг ярихад одоо маш олон монгол хүүхдүүд нөгөө англиар хэлд ороод байгаа шүү дээ. Тэр нөгөө Baby TV англи хэлтэй телевиз үзсээр байгаа англиар хэлд орж байгаа. Тэгээд ингээ монгол хэл огт мэдэхгүй. Гэтэл аав ээж нь монгол ерөөсөө англи хэл огт мэдэхгүй юм уу? Цэвэр юм англи хэлтэй ингээд ойлголцсон зүрх аяг хүүсэд байгаа. Тэр нь болохоор ингээд телевиз угаасаа онлын юм дээр ч байдаг. Телевиз хүүхдээ хэрэг эцэг хүүхдээ хүмүүжлэхгүй хэрэг өөрөө хүүхдээ хүмүүжлэхгүй телевиз хүмүүжүүл хүүхдээ ч хүмүүжүүлж шүү гэдэг нь тэр жишээ кодс зориулсан контент байдаггүй. Тийм учраас насанд нь зохиулсан англи хэлээр контент үзэж байгаад англи хэлээр хэлж байгаа. Тэр сэтгэлгээ энтер ч гэсэн англиар сурж байгаа болов. Тэрийг гэхдээ сэтгэл зүй талаас нь телевиз талаас нь бас ийм хамтарсан салбар дундын судалгаа бас нэг хийж байгаа. Маш сонирхолтой санагдлаа агшаа. Тэгээ яалчгүй нөгөө та бас түрүүн яриандаа дурдсан салбар дундын судалгаа бол яалчгүй салбарт маань олон их өргөн хилдэж байна. Гэж байгаатай бас адилхан яг практикаар ч гэсэндээ уран гарч байгаа л асуудал юм байна. За үүний цаана бас дахин лавшруулаа та бүхэн маань салбар хоорондын солилцлоор судалгаа болгон бас дэлгэрүүлж судлаж байгаа юм байна. Үр дүн маш сонирхолтой гарах болов уу гэж бодож байна. Боловсрал боловсрал судлал олон улсын харилцаа одоо чи маркетинг тэг яг хэвлэл мэдээллийн салбар тулгымсан асуудлыг судалнаа бид нар чи эрх зүй хийх нь яаж вэ, найруулга нь яаж вэ, мэдээж хэрэг тэр суурь судалгаанууд хийн. Гэхдээ ерөөсөө урсгал хандлага бол ерөөсөө ийм болчихно. Салбар дунд болон дижитал сэтгүүл. Тийм байна. Маш их баярлалаа агшаа. Их сонирхолтой бас сонсогдож байна. Тэгэхээр дахин одоо лавшруулан судлаж байгаа саяны судалгааны үргэлжлэл та бүхний хийж байгаа судалгааны үр дүн бас маш сонирхолтой бас гарах болов гэж бодож байна. Тийм. За магадгүй одоо үр дүн гарсан үед хоёлаа дахин бас энэ талаар ярилцахад бас их гой сонирхолтой яриа өрнөх болов. Ер нь бол одоо ингээд сэтгүүл зүүн агсын түвшинд 9 ороход магадгүй бакалавра өөр мэрэгчлэлээр төгссөн, өөр мэрэгжил эзэмссэн хүн агсын түвшинд 9 орж одоо суралцахад боломжтой байдгүй. Үгүй бол зөвхөн одоо суурь сэтгүүл зүйн мэрэгчлэлтэй хүн л агсын түвшинд суралцдаг болов. Энэ дээр ялгаа байдаг болов. Боломжтой байлгүй яг уу. Сүүлийн жилүүд ч бүр их өсөж орж ирж байна. Өөр бакалаврын өөр суурьтай хүмүүс сэтгүүл зүгээр магистр докторт орж ирэх хандлага их байна. Яг уу мэдээж хэрэг сэтгүүл зүйн ойлголтууд нэмэлт нэг зөрүү хэдэн кредит үзээд гол суурь ойлголтуудыг хичээлүүдээ багш нараас аваад
Тэгээд нэг зөрүү гарахгүй. Тэгээд мэдээж хэрэг өөрийн мэргэжлийн онцлог тэгээд шинэ суралж байгаа мэргэжлийн онцлог хоёрын салбар хоорондын судалгааг харьцуулт их илүү баг өөр мэргэжлийн хүмүүс ч бас юм амжилттай судалгаа хийдэг чихнүүд эсвэл их байх шүү. Тийм байна гэж. Тэгэхээр ер нь бол одоо магадгүй бидний болон биднээс дээш бас ахмад үеийнхний маань ойлгодог байсан, төлөөлдөг байсан сэтгүүл зүйн салбар маань өнөөдөр бүр хувьсан өөрчлөгдөд, үндсэн одоо хугтуунаараа бүр хувьсан өөрчлөгдөд шинжлэгдэж байгаа. За тэгээд манай оронд гэлтгүүгээр дэлхийд дахинд ч гэсэн энэ шинжилэлт бол явагдаж байгаа юм байна гэсэн л одоо бүтэн ойлголтоор таны ерөнхий ярианаас бол ингээд ойлгогдож байна. Тэгэхээр мэдээж бол альва зүйл хувьсэл өөрчлөлтийг дагаад хөгжлийнхаа замаар явдаг тийм. Тэгэхээр энэ дээр бас ингээд та бүхний хийж байгаа салбартаа хийж байгаа судлаач нарын бас оруулж байгаа хувь нэмэг бас өндөр байгаа болов уу гэж бас бодож байна. Тэгэхээр та сая ингээд урьдлаа мэдээж ёс зүй гэдэг тий. За ёс зүй гэдэг бас магадгүй салбарын хувьд энэ одоо сэтгүүл зүйн салбарын хувьд бол маш том бас өргөн өндөр бас ойлголт байдаг баг. Тэгэхээр яг судлаач хүний хувьд бас танаас асууя гэж бодлоо. Одоо бидний ахмад үеийнхний мэддэг байсан сэтгүүл зүйдэх одоо ёс зүй тий. За өнөөдрийн байгаа түвшинд байгаа ёс зүй гэдэг бол бас ингээд өөр байна уу? Энэ дээр бол ингээд судлаачийн байр суурин дээрээс хийсэн судалгаануудас байдаг болов уу? Ёс зүйн ёс зүйн суурь зарчмууд бол хэвээрээ баг илүү хүний эрхийн мэдрэмжтэй заалтууд зарчмууд их орж ирж байгаа тийм. Дээхэн үеийн сэтгүүлчдийн ёс зүй тийм ээ нэг нийтлийнх нь үр нөлөөний асуудал энэ төр бол сайн байдаг бол олон талтай мэдээж хэрэг сайн сэтгүүлчдих байсан ур чадварын төвшинч их байна, хэрэглэгчид их өөр байна, хэрэгсэл маань их өөр байлаа. Тэгээд олон хүчин зүйл шалтгаалж байгаа. Тэглгүй яг хөө мэдээж одоо тийх үед бол үндэсний цөөхөн суухтай тий сонирн болвол яг нөгөө цаасан гараа хөвлөл маань явдаг. Бас зөвхөн боловсрал бас өөр байсан байх. Одооноос шиг бидний хувьд юм өргөн хэмжээний мэдээлэл авах сувгууд бас тий хязгаарлагдмал энэ төр бас тодорхой нөлөөлөлд бас байдаг байх тий. Их мэдээлэл донд нөгөө хүн чинь төөрөөд тэгээд одоо нөгөө алдарт үг гэдэг тэгээ юу мэдээллийн хомсдол байхаа байсан. Хэдхэн жилийн өмнө мэдээллийн хомсдол, мэдээлэлтэй хүн бол хүчрэхэг энэ төр гээл те. Мэдээлэл бол одоо зэвсгэр гэдэг байсан. Гэтэл мэдээлэл бол маш их болсон зүгээр. Гол нь тэр дотор төөрчөд байхгүй. Аль нь чухал, аль нь хэрэгтэй гэдэг л зүйл. Тэгэнгүүт анхаар хэвлэл мэдээллийн хувьд анхаарлын дутагдал орсон. Одоо тэгвэл тэр их мэдээлэлтэй хэрэглэгчийн анхаарлыг яаж татах вэ? Тэр нь болохоор гал гарцсан болохоор тэр интерактив мультимедиа сэтгүүл зүйх хөтөлбөр байхгүй. Харьцаал уушхад хялбар сонирхолтой, ойлгомжтой ингээл бүх хэлний ингээл нэг төвшин дээр гарахад дараагийн хэлбэж гарч ирэл дахиж эргээл ингэж хувираал тэгээд гарч ирдэг нэг сонирхолтой элбий үзүүлэр шиг байж яваад байгаа байхгүй юу. Тэгээд тэрний чинь маш их уур чадвар тэрний ард маш их дата сэтгүүл зөвлөл байгаа тий. Тоо дата байж байгаа. Тэгээд бараг ийм олон хавтас дата мэдээллийг л ийм хоёр жижигхэн нийтлэл болгоод сонирхолтой үзүүлчихэж байгаа шүү дээ. Дуу, дүрс, видео, график бүх хэлнүүдэд тавьчаар. Тэрэн дээр маш том ур чадвар байж байгаа. За маш их баярлалаа агшаа. Өнөөдөр бидэнтэй цаг гаргаад ярилцсан танд баярлалаа. Тэгээд таны эрдмийн судалгааны ажил үйлсэд мөн тэнхмийнхэн багш нарын эрдмийн судалгааны ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье. Дахин шинэ судалгааныхаа сонин сайхантайгаар дахин уулзах байхаа гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. За ингээд энэ хүртэл бидэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн дугаараар сэтгүүл зүйн агсан түвшний хөтөлбөрүүдийн талаар сонирхолтой мэдээллийг өгнө ярилцлаа. Үүнээс та бүхэн сэтгүүл зүйн агсан түвшний хөтөлбөрийн талаар бас мөн одоо салбарын талаар хийж байгаа судалгаануудын талаар сонирхолтой мэдээллүүдийг бас авсан болов уу гэж бодож байна. За ингээд дараагийнхаа шинэ дугаараар дахин уулзлаа. Баяртай.